Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За, зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээд эхний 7 бүлэг бол ер нь одоо энэ номны эхний 7 бүлэг бол юун дээр голж одоо фокус хийдэг вэ гэвэл ер нь одоо Бурхны нүдээр харуул одоо хүний амьдрал гэдэг юу юм бэ гэдэг дээр их төвлөрсөн байдаг. За, нэгдүгээр хичээл дээр бид нар ерөөсөө нэгдүгээр хичээлээс бид нар юу гэж суралцсан бэ гэхээр одоо таны амьдрал бол ерөөсөө ганцхан танд зориулагдаагүй юм аа. Өөрөөр хэлбэл Бурхан таныг хэрэглэхийн тулд таныг энэ ертөнцид төрүүлсэн, тийм ээ. Бид нар бол одоо энэ бол миний амьдрал гэж бид нар бодмоор байна. Гэтэл яг үнэндээ уучлаарай одоо ингээд таны миний амьдрал бол ерөөсөө ганцхан биднэрт зориулагдаагүй гэж үзсэн. За, тэгээд хоёрдугаар хичээл дээр бид нар юу гэж үзлээ? Хоёрдугаар хичээл хоёрдугаар хичээл дээр бид нар та одоо энэ дэлхийд ерөөсөө санамсаргүй мэдлээгүй гэж үзсэн, тийм ээ. Ерөөсөө Бурхан таныг төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан гэж үзсэн. За, 3 дугаар хичээл дээрээс бид нар юу гэж үзсэн бэ гэхлээр таны амьдралыг одоо өнөөдөр таны амьдралыг юу өдөрдөн жолооддог вэ гэдэг зүйлсийн талаар үзээд хэрвээ одоо бид нар энэ хүний төрлөх чанартай жолоодогдож биш харин Бурханы таны амьдралд авчирч тавьсан тэр зорилгод өдөрдөгдөж амьдрал бидний амьдрал сая одоо амьдрал хамгийн утга учиртай, хамгийн үр бүтээлтэй байх юм аа гэж үзсэн. Өнөөдөр бол бид нар одоо юу үзэх гэж байна вэ гэвэл бид нар мөнх амьдрахаар бүтээгдсэн гэдэг сэдвээр. Тэгээ өөрөөр хэлбэл Бурхны нүдээр харвал хүмүүс бид нар бол ерөөсөө мөнхөд оршихоор бүтээгдсэн юм аа гэж суралцах гэж байна. Тэгээд энэ хичээлийг одоо би тэр нэг Christian ном судлагчдын групп дээр би текстийг постлцсан байсан. За, тэгээд ер нь одоо ингээд клиник үхэлд ороод тэгээ буцаж амилсан хэд хэдэн хүний одоо ингээд би түүхүүдийг уншиж байсан. Одоо ялангуяа яг энэ сэдвээр бичигдсэн одоо Christian тийм 2 том ном байгаа. Бас тэрүүгээр хийсэн 2 том айгүй нэртэй 2 киноч байгаа. За, тэгээ бас өөр олон хүний түүхүүд байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл тэр одоо бид нар бол өнөөдөр энэ ертөнцид амьдарч байгаа учраас одоо ингээд бид нар энэ ертөнцөөс явах цагт энээс цааш одоо амьдрал байгаа юу? Энээс цааш одоо ингээд ер нь хүний амьдрал энэ ертөнцийн дээрх амьдрал цаг дууссанаас хойш үргэлжилдэг үү гэдэг бол хүн төрөлхтний хувьд маш том одоо асуултын тэмдэг байдаг. Тэгээд олон талаар одоо бид нар үүнийг итгэлээр хүлээж авах ёстой асуулт байдгаа. Тэгээд одоо би хэд хэдэн үний түүх үзэж уншсан, тэр номыг ч уншиж үзсэн, тэр кинонуудыг ч үзсэн. Тэгээ би бас сая энэ уикендэр ч гэсэн нэг эмч хүүхний түүхийг уншсан, үзсэн. Тэгээд тэр эмэгтэй болохоор ингээд нөхөртөөгөө ийм нэг завьяар ингэж нэг айгүй ширүүн урсгалтай голын уруудаж явдаг тийм одоо спортер хичээлдэг юм цагаан эмэгтэй байсан байна л да, эмч хүн. Тэгээд одоо тийшээ нэг удаа ус руу унаад ингээ ухаангүй болоод тэгээд яг клиник үхэлд орсон. Тэгээд тэр хүний очсон одоо яг ингээд нас бараад биенээсээ одоо ингээд өөрөөс салаад ингээд биенийхээ дээрээс харж исэн гэж байгаа юм. Тэгээд тэр хүн одоо дараа нь яасан гэхлээр тэр одоо Бурхны орших үед очиод юу мэдэрснэ
өгүүлж ирсэн. Тэгээд хамгийн нэг амар сонирхолтой юм нь юу гэж ярьсан гэхэлэр би дээрс тэнд ингээд мөнх оршихуйд очисон чинь амар их тийм бурхны хайрыг айгүй хүчтэй мэдэрсэн гинэ. Тэгээ одоо ерөөсөө яг ингээд бурхны хайр намайг үлгээдээд авчиж байгаа юм шиг. Яг тийм мэдрэмж надад төрсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд юу мэдрэгдэж байна гэхэлэр одоо ингээд энэ ертөнцийн дээрх амьдрал дуусаад бурхны хажууд очиход өөрийн ирэхгүй бид нар ерөөсөө тэр одоо үг хэлээр биш зүгээр тэр орчинд орохдол бурхан надаа ямар хайртай те намайг ингэж одоо яг тэр бурхны хайранд ингэж үлгийдүүлж авч байгаа тийм мэдрэмж авсан гэж өгүүлж байгаа байхгүй тэр хүн. Тэгээд одоо амьдралдаа уулзж исэн өөрийнх нь хамаатан садан тийм ээ одоо ингээд нас талигаач болсон хүмүүс нь тэгээ бүгдийг харсан гэд тэр хүмүүстэй ингээд уулзсан. Тэгээд мэдээж одоо ингээд бүгдээрнтэй сайхан харилцаатай байгаагүй тийм ээ заримтай нь одоо хэрэлдсэн маргалдсан муудалцсан үл ойлголцсон зүйлс байсан. Гэхдээ тэр хүн юу мэдэрсэн гэхлээр ерөөсөө тэр хүмүүсийг хараад за тий өөрөөр хэлбэл одоо энэ хүн чинь ингээд тэгж битэрийн хооронд ийм зөрчил гарсан юм байна. Ийм учраас тэр хүнд би ингэж ойлгогдсон юм байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл нөгөө нэг амьдрал тохиолдсон тэр одоо сайн муу үйл явдлууд, тэр сайдсан, муудсан, зөв буруу харилцаанууд бүгдийг яг тэр мөчөд тэр хүмүүсийг харахад ойлгосон гэж байгаа юм. Тэгээ ерөөсөө тэнд тийм уурлах, бухимдах ямар ч тийм одоо нөгөө нэг тэр хүмүүс дургуутсах ямар ч мэдрэмж нь байхгүй болоо тэр хүн ерөөс юу ойлгосон гэхээр за энэ хүн ийм учраас ингэж хийсэн юм байна. Тэгэд энэ харилцаа энэ зөрчлөөс болоод гарсан үйл явдал надаа ингэж сайнаар нөлөөлсөн юм байна. Өөрөөр хэлбэл тэр амьдралд бидний энэ айгүй буруу муухай гэж харж байсан бүх үйл явдлууд яг үнэндээ биднэрт айгүй сайн зүйлс байсныг тэр мөчөд тэр хүн шууд ухаарч ойлгосон гэж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүн одоо юу хэлж ийм гэхэлэр одоо тэр яагаад одоо тэр хүн ингэж хэлж байгаа байхгүй. Ерөөсө гэрэл харанхуй гэдэг зүйл байхгүй гэж тийм. Тэгж одоо шинжлэх ухаанд үздэг. Тэ харанхуй гэдэг зүйл байхгүй. Харанхуй гэдэг нь юу юм бэ гэхэлэр гэрэл байхгүй байхыг л харанхуй гэдэг. Тэгэхээр яг тэр мөнхийн оршихуйд очиход тэр бурхны хайрыг тийм хүчтэй мэдрээд яг тэр бурхны хайранд үлгийдүүлж байгаа юм шиг тийм мэдрэмж авч байхад энэ ертөнцийн яагаад бид нар тэр бурхны хайрыг мэдрэхгүй байна гэхлээр өөрөөр хэлбэл мөнх оршихуйд очиход өөрөөр хэлбэл бидний одоо тэр диважин гэж нэрлэж байгаа газар очиход бид нар яг тэр бурхны хайрын дотор явж орж байгаа. Энэ ертөнцийн яагаад ийм олон хэрүүл маргаан зөрчилтэй дайн тулаан одоо ийм олон шудраг бус зүйл байна гэвэл энэ ертөнц бол диважин биш учраас энд бурхны хайр одоо диважинд байгаа шиг байхгүй байна. Тэгэхээр бурхны хайр байхгүй газар, гэрэл байхгүй газар сүүдэр үүсэж байгаатай адилхан энэ бүх одоо энэ үзэн ядал хэрүүл маргаан үл ойлголцол бол ерөөсө бурхны хайр байхгүйгээс л болж байгаа үйл явдал байна гэж ойлгосон гэж. Тэгээд тэр эмэгтэйгийн дүрсэлж байгаа нь ерөөсө буцаж ирмээргүй байсан. Тэр бол үнэхээр одоо яг ерөөсө миний амьдралдаа үзэж байгаагүй, мэдэрч байгаагүй тийм гоё орчин байсан, тийм гоё мэдрэмж байсан. Би ерөөсө тэрнээс буцаж явмааргүй байсан гэж. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл саяын эмэгтэйн түүх за бас өмнө нь диважинд өнгөрүүлсэн 20 минут билүү. Тэр нэг клиник хөлд ороод сэргсэн пастрын тухай кино бас ном байгаа. Бас тэр нэг нас бараад диважинд очиод эргээд ирсэн нэг жоохон охины түүх байгаа тийм ээ. Тэгээд тэнд очисон чинь нэг аав ээж нь пастор тэгээд нэг аав ээжтэй эргэж ирээд тэнд манаа нэг дүү байсан гэд. Тэгээд тэр нэргүй тэр хүүхэд. Тэг яагаад гэсэн чинь тэр ээжээ хоёр нь нэг тэр охиныг олцсон байж байгаа зулбаад нас барцсан охин диважинд байсан гэж. Тэгээд тэр одоо тэр эмэгтэй хүүхэд байгаа зулбсан гэдгийг ээж аваас нь өөр хин ч мэдэхгүй. Тэгсэн чинь тэр 4-5 настай хүүхэд яг эргэж ирээд тэгж хэлдэг. Тэнд манай
миний ихч байсан шүү дээ гэдэг. Тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл эндгээр бүх түүхүүд юуг өгүүлж байна гэхлээр энэ ертөнц дээрх бидний амьдрал бол ерөөсөө бидний энэ ертөнц дээрх бүх амьдрал биш юм аа. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бидний бие махбод өхөвчиг бидний сүнс мөнхөд оршдог. Тэгээд бурхны хажууд очно гэдэг бол одоо диважин гэж ямар зүйл байдаг тухай зүгээр л нэг ингээд нас бараад эргээд түр одоо эргэж ирсэн хүмүүсийн энэ ярианаас ингээд сонсоход Библи дээрээс уншихад тэр болвол бурхны хайрын дотор орших тийм орчин байдгийн байна гэдэг талаар бид нар одоо ингээд олон хүний гэрчлэлээс ийм ойлгоцыг авч байгаа. Тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээл бол энэ бүлэг бол юу гэж хэлж байна гэхээр та бид нар бол мөнх амьдрахаар бүтээгдсэн юм аа гэж. Номлогчийн үгс номын 3:11-т бурхан хүний зүрхэнд мөнх оршихуйг суулгасан билээ гэж. Абрахам Линкольн гэдэг Америк ерөнхийлөгч байсан хүн хэлэхдээ бурхан хүн шиг бүтээлийг зүгээр нэг л өдөр амьдруулахаар бүтээгээгүй нь лавтай. Үгүй ээ. Хүн бол мөнх амьдрахаар бүтээгдсэн гэж хэлсэн байна. Тэгээ бидний амьдрал энэ дэлхийн амьдралаар хязгаарлагдахгүй. Энэ дэлхий дээрх амьдрал бол жинхэнэ тоглолтын өмнөх бэлтгэл адил. Та энэ дэлхийд амьдрахаас хамаагүй урт хугацааг үхлийн дараах мөнх оршихуйд өнгөрөх болно. Энэ дэлхий бол таны төр зогсоол, сургуулийн өмнөх анги, та өөрийн мөнх оршихуйд бэлтгэл хийх газар юм аа. Энэ дэлхийн амьдрал бол таны мөнх амьдралд бэлтгэгдэх бэлтгэл үе бөгөөд жинхэнэ уралдаан эхлэхийн өмнөх бие халаалт гэж ойлгож болно. Энэ амьдрал бол дараагийн амьдралын танд бэлтгэл юм аа. Та энэ дэлхийд хамгийн ихтэл 100 жил амьдрах бол мөнхийн амьдрал хизээч дуусахгүй. Энэ дэлхийд таны туулж буй цаг хугацаа бол мөнх оршихуй дах өчүүхэн цэг мэт хэмээн сэр Томас Брауны хэлжээ. Та мөнх оршихоор бүтээгдсэн билээ. Бурхан номлогчийн үгс номын 3:11-т бурхан хүний зүрхэнд үрд мөнхийг суулгасан билээ гэж хэмээн Библиэд бичсэн. Танд төрлөхөөс мөнх амьдрахыг хүсэмжилсэн инстинкт байдаг. Учир нь бурхан таныг өөрийн дүр төрхийн дагуу мөнх амьдруулахаар бүтээсэн юм аа. Хүн бүр эрт ороо хизээний цагт нас барахыг бид мэддэг хэдий ч үхэл үргэлж олох ёсгүй зүйл болсон мэд шудраг бус санагддаг. Бид мөнх амьдрах ёстой мэт мэдэрдэг нь бурхан бидний тархинд уг хүслийг суулгаж өгснөх юм аа. Нэгэн өдөр таны зүрх цохилгоо болж бидний махан биеийн энэ дэлхийд амьдрах цаг хугацаа дуусах боловч энэ нь таны төгсгөл биш юм аа. Таны махан бие бол сүнсний танд төрөл орших газар. Библиэд бидний энэ дэлхийд амьдардаг махан биеийг майхан хэмээн нэрийддэг бол харин ирээдүйн мөнхийн биеийг байшин хэмээн нэрлсэн. 2 дугаар Коринт номын 5:1-т бидний амьдарч буй энэ майхан энэ дэлхийд их бидний бие нуран унахад бурхан өөрөө бидэнд зориулан барьсан мөнхөд орших байшинг яваажин бидэнд өгнө хэмээн Библиэд бичжээ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурханы нүдээр харвал таны миний энэ ертөнцийн дээр энэ амьдарч байгаа амьдрал болвол энэ ертөнцийн дээр амьдарч байгаа энэ хэсэг хугацааны амьдрал бол та биднийг бурхан өөрийнхөө хажууд аваачих тэр мөнх орших тэр амьдралын зөвхөн бэлтгэл хэсэг юм а гэж. Тийм ээ? Энэ бол зүгээр энэ дэлхий бол таны төр зогсоол. Та зүгээр энэ дэлхийгээр бидний дэлхийгээр төр дайраад л өнгөрч байгаа. Яг бидний очих газар, бидний байх ёстой газар бол бурхан байгаа тэр мөнхийн оршихуй руу бид нар зорж яваа юм. Бид нар энэ ертөнцийн дундуур зүгээр дайраад л өнгөрч байгаа. Энэ бол бидний төр зогсоол, сургуулийн өмнөх анги, тийм ээ? Сургуулийн өмнө одоо бэлтгэл анги гэж байдаг. Тэгвэл бэлтгэл анги гэдэг бол хүнд юу заад юм бэ гэхлээр одоо нэг 4-5 настай хүүхдүүд за минийхүү багш гэж ийм хүн байдгийн.
Тэгээд чи сурагч хүн гэдэг чи ийм байдгийг. Энд сандал дээр суун, ширээний ард суун, багш чинь чанд ийм зүйлсийг зааж өгнө. Чи энийг сонсох ёстой. Энэ бол чиний ангийн хүүхдүүд. Өөрөөр хэлбэл сургуулийн бэлтгэл ангид ороод дараа нэгдүгээр ангид орж байгаа хүүхд бол сургууль гэдэг чи ийм юм байдгийм аа. Энд багш байдгийн би ингэж ийм байдлаар өөрийгөө авч явах ёстой. Би ийм үүрэг хариуцлагатай гэдэг зүйлсүүдийг нэгдүгээр ангид орохоос өмнө бэлтгэж сургаж байгаа л хэсэг юм. Тэгвэл Бурхны нүдээр харвал та бидний энэ дэлхий дээрх амьдрал бол бидний жинхэнэ амьдрал бол бидний мөнхийн оршихуйд баг. Тэгээ Бурхан биднийг энэ ертөнцийн амьдрах хугацаанд бидний мөнхийн оршихуйд бэлтгэж байгаа юм. Тийм ээ. Бид нар энэ ертөнцийн дээрх амьдрал дээрээс Бурхан гэж байдгийм аа. Есүс гэж байдгийм аа. Бурханд ийм зүйлс таалагддаг, ийм зүйлс таалагддаггүй. Бид нар энэ ертөнцийн зүйлсд ингэж хандах ёстой, Бурханд ингэж хандах ёстой гэдэгт суралцж байгаа нэг өсний бэлтгэл анги юм аа. Энэ ертөнцийн дээрх та бидний амьдарч байгаа амьдрал бол бид нар жинхэнэ бидний жинхэнэ амьдрал болох мөнх оршихуйд бэлтгэл хийх газар юм аа гэж. Энэ дэлхийн амьдрал бол таны мөнх амьдралд бэлтгэгдэх бэлтгэл үе бөгөөд жинхэнэ уралдаан эхлэхийн өмнөх бие халаалт гэж ойлгож болно. Тийм ээ? Тамирчид тэмцээнд орохоос өмнө бие халаад. Тэгвэл энэ дэлхий дээр та бидний амьдарч байгаа амьдрал бол ерөөсөө энэ мөнхийн амьдрал руу бэлтгэж байгаа бэлтгэл хэсгэл юм. Тийм ээ? Тэгээд энэ дээр хэлж байна юм аа. Одоо номлогчийн үгс 3:11 Бурхан хүний зүрхэнд үрд мөнхийг суулгасан бэл. Тийм ээ? Та бид нар одоо янз бүрийн насны хүмүүс байгаа бах тийм ээ. Тэгээд амьдралдаа үхэл хагцал үдсэн хүмүүс бас байгаа тийм ээ. Тэгээд хичнээн настай хүн байвч хичнээн тэр хүн өвдөөд урт удаан хугацаанд өвдөөд нас барсан ч гэсэн эсвэл амьдралд чинь гэр бүлийнхнаас ч найз нөхдөөс ч ойр дотны таньдаг хүмүүсээс ч хэн нэгэн хүн нас барахад бидний зүрх сэтгэл үргэлж гашууддаг, цочирддаг. Яагаад гэвэл ерөөсө хүний сэтгэл зүрх үхлийг хүлээж авахд ерөөсө хизээч одоо хүлээж авч чаддаггүй. Бидний зүрх сэтгэлд үхэл дандаа болох ёсгүй зүйл болцсон юм шиг санагддаг. Яагаад болох ёсгүй зүйл тохиолдсон юм шиг санагддаг вэ гэвэл сая номлогч үгс 3:11 тайлбарлаж байна. Бурхан хүний зүрхэнд үрд мөнхийг суулгасан. Өөрөөр хэлбэл бид нар Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас бид нар өөрсдөө бид нар бол үрд мөнхөд оршно гэдэг ийм одоо төрлөх инстинкт, ийм мэдрэмж бидний зүрх сэтгэлд хадаастай байдаг гэсэн үг. Тийм мөнхөд орших ёстой байтал хэн нэгэн хүн нас барж байгаа нь эн чинь болох ёсгүй зүйл болцсон юм шиг тийм мэдрэмж өгдгөө гэж хэлж байна. Тийм ээ? Тэгэхээр та бид нар энэ ертөнцид төр оршин байгаа. Энэ ертөнцөөр бид нар зүгээр дайраад л өнгөрч байгаа. Энэ ертөнцид дээрх та бидний амьдрах энэ хугацаа бол та бидний мөнх оршихуйд бэлтгэх бэлтгэл анги төдий юм. Эндээс бид нар ерөөсөө би яг жинхэнэ амьдрал дээр очиход яг ийм зүйл намайг хүлээх юм байна. Бурхан гэж ийм хүн ийм зүйл байд юм байна. Есүс гэдэг бол ийм юм байна. Жирийн итгэгч бид нар ийм хүмүүс гэж ийм үүрэг хүлээдэг юм байна. Ингэж амьдрах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл яг тэр сургуулийн бэлтгэл ангид байгаа шиг энэ ертөнцийн амьдрал дотор бид нар мөнхийн амьдралдаа л бэлтгэж байгаа. Та бидний жинхэнэ амьдрал энэ ертөнцөөс бидний явах цагт эхэлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгээд цаашаа энэ дэлхийн амьдралд маш олон сонголт байдаг бол мөнх орших үед диваажин эсвэл там гэсэн хоёр л сонголт байдаг. Энэ дэлхий дээрх таны Бурхантай харилцах харилцаа мөнх орших үед таны түүнтэй харилцах харилцааг тодорхойлно. Өгнө та дахиад сонсороо. За бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа одоо үргэлж сонголт дотор амьдардаг тийм ээ. За одоо ерөөсөө бид нар дэлгүүрт орсон чиг гадуур явсан чиг одоо ингээл ерөөсөө ямар нэг зүйлийг
дээр яваад очиход бид нар үргэлж сонголт хийх ёстой болдог. Харин бидний мөнх оршихуд ерөөсөө биднэрт хоёрхан янзын сонголт байгаа. Та бид нарыг диваажин эсвэл там гэсэн хоёр л сонголт хүлээж байгаа. Тэгэхээр тэр диваажин эсвэл тамд очих би яг одоо энэ дэлхийн ертөнцөөс явхад би хаана очих юм бэ гэдэг хаана очихыг маань юу тодорхойлно гинэ? Энэ дэлхий дээрх таны бурхантай харилцах харилцаа мөнх оршихуйд таны түүнтэй харилцах харилцааг тодорхойлно. Тийм ээ? Хэрвээ та энэ амьдралд Бурхны хүү Есүст итгэж хайрлаж сурах аваас түүнтэй хамт мөнх амьдрахаар өргөднө. Мөн эсрэгээр хэрвээ та түүний хайр, уучлал болон авралыг хүлээн авахаас татгалзах аваас мөнх оршихуйд та түүнээс үрд хол байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та одоо энэ ертөнцид амьдрах хугацаанд Есүсийг мэддэг, та Есүстэй ойрхон тийм ээ болох аваас та мөнх оршихуйд Есүстэй хамт орших боломжтой гэсэн. Тийм ээ? Хэрвээ та энэ ертөнцийн амьдралдаа Есүсийг танихгүй, Есүстэй ойртож чадаагүй бол мөнх оршихуйд ч гэсэн та Есүстэй хамт байхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний энэ ертөнцөөс явхад ерөөсөө хоёрхан сонголт байгаа. Бид нар нэг бол Есүсийн байгаа газар руу явна. Тэрнийг диваажин гэж нэрлэж байна. Нэг бол Есүсийн байхгүй газар руу явна. Тэр газрыг там гэж нэрлэдэг. Тийм ээ? Тэгэхээр хэн диваажинд очоод хэн тамд очоод байнг бол Есүсийг таньдаг, Есүсийг мэддэг. Тэр хүн л Есүсийн хажууд очно гэсэн үг. Тийм ээ? C.S. Lewis хэлэхдээ Бурханд хандан таны хүслэл биелэг хэмээн хэлдэг нэг хэсэг. Харин нөгөө хэсэгт нь Бурхан тэгвэл өөрийнхөө л сонголтоор л амьдрдаа гэж хэлдэг хоёр төрлийн хүмүүс байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тэр C.S. Lewis юу гэж хэлж байгаа гэхээр энэ ертөнцийн хоёр л төрлийн хүмүүс байдаг. Бид нар бол яг одоо ингээд энэ ертөнцийн амьдарч байгаа хүний нүдээр бие бинийгээ харвал бид нар их олон төрлийн хүмүүс байгаа. Цагаан арьстан, хар арьстан, тийм ээ? Одоо бид нар шар арьстан, тэгэл одоо баян хүн байна, ядуу хүн байна, нийгмийн мундаг давхраанд харьяалагдагч хүн байна, хамгийн доод давхраанд харьяалагдагч хүн байна, тийм ээ? Бид нар ингээд энэ ертөнцийн амьдарч байгаа хүмүүс бид нар бие бинийгээ харвал биднэрт маш олон янзын хүн амьдраад байгаа юм шиг. Гэтэл Бурхны нүдээр харвал энэ ертөнцийн хоёрхан төрлийн хүн байгаа гэж. Тийм ээ? Нэг хэсэг нь Бурхныг мэддэг хүмүүс. Тийм ээ? Бурхныг мэддэг, Бурхны харьяат хүмүүс. Бурхныг мэддэг, Бурхны харьяат хүмүүс бид нар юу гэж хэлдэг вэ гэвэл таны хүсэл биелэг гэж хэлдэг. Тийм ээ? Та бид нар ингэж хэлдэг шүү дээ. Энэ ертөнцийн би Бурханд хандаж та бид нар Бурханд хандаж залбирахдаа юу гэж хэлдэг вэ гэхээр эзэн минь би ийм зүйл хүсэж байна. Гэхдээ миний амьдралд миний биш таны хүслэл биелэг гэж хэлдэг. Тийм ээ? Ягаад би тэгж хэлж байгаа нь миний хүсэж байгаа хүсэл дандаа зөв биш гэдгийг би мэднэ. Би тэр үтгэл буруу зүйлийг ч хүсэж иж магадгүй. Тийм болохоор та ганцаар яг үнэндээ надад юу хэрэгтэй та л мэдж байгаа. Тийм ээ? Эзэн минь би үнийг хүсэж байна. Гэхдээ миний амьдралд миний биш таны хүслэл биелэг гэж хэлдэг хүмүүс бол Кристиан хүмүүс юм аа. Тэгэхээр Бурхны нүдээр харвал хүмүүс хүндрэлт хоёр янз гэнэ. Нэг хэсэг нь таны хүсэл биелэг гэж хэлдэг хүмүүс буюу Бурхны харьяат хүмүүс. Нөгөөдөл нь үгүй би Бурхны хүслийг танимааргүй байна, мэдмээргүй байна. Би Бурхны хүслээр ч явмааргүй. Би өөрийнхөө хүслээр явмаар байна гэж хэлдэг хүмүүст Бурхан хандаад чи тэгвэл миний хүслийг сонсохгүй, намайг танихгүй, надтай харьцаатай байхыг хүсэхгүй байгаа бол тэгвэл чи өөрийнхөө сонголтоор амьдрдаа гэж Бурхныг хэлдэг. Ийм л хоёр төрлийн хүмүүс байдаг. Бурхны нүдээр харвал энэ ертөнцийн хүмүүс ерөөсө хоёрхан янз. Нэг нь Бурханд итгэдэг хүмүүс, нэг нь Бурханд итгэдэггүй, Бурханыг хүлээж аваагүй хүмүүс гэсэн ийм л хоёр төрлийн хүмүүс байдаг. Эмгэнэлттэй маш олон хүн энэ дэлхийд амьдрах амьдралаа Бурхангүй амьдрахыг сонгодог тул мөнх амьдралыг түүнгүүгээр туулах болох нэ. Тийм ээ? Та энэ ертөнцид Бурхныг Бурхан гэж хүлээж аваагүй бол та энэ ертөнцид Есүсийг мэддэг болоогүй бол та Есүстэй танил
болоогүй бол та Есүстэй найз нөхөр ойр харилцаатай болоогүй бол мөнх оршихуйд та бас Есүстэй хамт байхгүй гэсэн үг. Тийм ээ? Эмгэнэлтээр маш олон хүн энэ дэлхийд амьдрах амьдралаа бурхангүй амьдрахыг сонгодог тул мөнх амьдралыг түүнгүүгээр туулах болох нь. Энэ дэлхий дээрх цаг таны бүх амьдрал биш. Харин энэ хугацаанд зөвхөн мөнх оршихуйд бэлтгэх үе гэдгийг бүрэн ойлгож ухамсарласны дараа та өөрөөр амьдарч эхлэх болно. Мөнхөд оршино гэдгээ санан амьдарч эхлэх үед харилцаа, хийх ёстой зүйл, альва нөхцөл байдал бүрт хандах таны хандлага өөрчлөгдөж, урд нь маш чухал мэт санагддаг байсан маш олон үйл явдлууд, зориг болон тэр бүхэл асуудлууд ч хүртэл шалдар, булдар, өчүүхэн анхаарах шаардлагагүй мэт санагдах болно. Та бурхантай хэдий ч нэ ойр амьдрна, бусад бүх зүйлс төдий ч нэ жижиг санагдаж эхэлнэ. Мөнх оршихуйг харж амьдрах үед таны юуг чухал гэж үзэх үзэл тань өөрчлөгдөж, цаг хугацаа болон мөнгийг илүү мэргэн ашигладаг болно. Та өөрийн зан төрөх, хүмүүстэй харилцах харилцаануудаа нэр алдар, эд хөрөнгө, амжилт, зугаа цэнгэнээс ч илүүд үздэг болно. Юуг чухал гэж үзэх тань шинжлэгдэж, сүүлийн үеийн хандлага, мод, хувцас, загвар, хүмүүсийн дуртай зүйлсээс хоцрохгүй байх гэж байдгаараа хичээхэ болно. Филиппой номын 3:7-д Пол хэлэхдээ нэгэн цагт би маш чухал гэж үздэг байсан зүйлсээ Христийн миний төлөө хийсэн зүйлтэй харьцуулан тэр бүхэн одоо ямар ч үн цэнэгүй юм гэдгийг ойлгосон гэж хэлсэн байдаг. Тийм ээ. За өөрөөр хэлбэл та бид нар энэ ертөнцид зүгээр л түр амьдарч байгаа. Энэ ертөнцийн амьдрал миний жинхэнэ амьдрал биш. Энэ ертөнцийн та бидний амьдарч байгаа энэ хэдхэн жил бол миний мөнхөд оршихуйд очих амьдралын бэлтгэл юм аа. Тэгэхээр би энэ ертөнцид амьдрах хугацаанд би Есүстэй л илүү ойр байж, Есүсийг таньж мэдэж, Есүстэй хэдий ч нэ ойрхон байна. Мөнх оршихуйд тэр миний Есүсийг мэдж, Есүстэй ойр байгаа харилцаал намайг мөнх оршихуйд Есүстэй хамт оршиход хүргэдэг ганц зам үүд хаалга юм байна гэдгийг та бид нар мэдвээс. Өнөөдөр та бид нар амьдралдаа юу чухал гэж үзэх тэр үзэл маань өөрчлөгдөж эхэлнэ гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та бидний амьдралд миний амьдралд ерөөсөө Есүстэй харилцаа хамгийн чухал юм. Яагаад гэвэл нэг ёсондоо энэ бол миний одоо мөнхийн улсад очих виз гэсэн үг. Тийм ээ. Би энэ мөнхийн улсад очиод амьдарч эхлэхэд амьдрахад бэлтгэгдэхэд бэлэн болчихсон. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та гадаад оронд очих гэж байгаа бол тэр улс оронд нэг гадаад улс оронд очиж амьдрах гэж байгаа бол тэр орны хэлийг мэддэг. Тэнд ямар хууль дүрмтэй, ямар соёлтой, юу хэрхэн хийдэг гэдгийг та мэдчихвэл тэнд очиод амьдрахад чинь танд илүү амархан шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр мөнх оршихуйд амьдрч сурахт л энэ цагт бэлтгэж байгаа гэсэн үг. Тийм учраас та бидний хувьд энэ ертөнцийн зүйлс биш, харин бурхантай харилцах харилцаа хамгийн чухал юм аа гэж бид нар одоо ингээл сүмийн цуглаан болгон дээр пастор болгоны Библи зааж байгаа хүмүүс болгоны энийг байнга тунхаглаад зарлаад та биднийг ятгаад байгаа шалтгаан нь ерөөсөө л энэ. Бидний жинхэнэ амьдрал энэ биш. Жинхэнэ амьдрал мөнх оршихуйд очино. Бид нар ерөөсөө тэр мөнх оршихуйд очиод л хэрхэн амьдрахтаа л бэлтгэж байгаа юм. Хэрвээ үүнийг бид нар чухал гэж харвал энэний төлөө л амьдрч байгаа юм байна гэдгийг мэдвэл та өнөөдөр энэ дэлхийд мундаг карьер хийх гээд айгүй мундаг алдартай хүн болох гээд айгүй мөнгө төгрөгтэй болох гээд энэ дэлхийд нэг жаргачих гээд амьдраад байх энэ зорилгууд чинь утгагүй санагдаж эхэлнэ. Яагаад гэвэл энэ дэлхийд та алдар нэр олж амжилттай болж бусад хүмүүсээс илүү гарах нь таны мөнх оршихуйд амьдрах амьдралд чинь ямар ч нөлөө байхгүй. Энэ бүгд бол цаг хугацааг
Энэ амьдралыг бид нар дэмий хоосон үрж байгаа хэрэг юм аа. Тийм ээ? Пол үүнийг хараад хэлсэн байна шүү дээ. Нэгэн цагт би маш чухал гэж үздэг байсан зүйлсээ Христийн миний төлөө хийсэн зүйлтэй харьцуулан тэр бүхэн одоо ямар ч үн цэнгүй юм гэдгийг ойлгосон. Одоо дэлгэцэн дээр 34 хүн байна. Тэгээ би ойлгохдоо дандаа Христэд итгэдэг хүмүүс орж ирсэн гэж бодож байна, тийм ээ. Тэгээ энэ дэлхий дээр биднээс мундаг баян, биднээс илүү нэр алдартай, биднээс илүү эрх мэдэлтэй, биднээс хамаагүй сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм ээ? Энэ ертөнцийн хэмжүүрээр энэ ертөнцид шагналаа авчихсан. Энэ ертөнцийнээс олж авч болох бүхнийг биднээс хамаагүй илүү олоод аваад эдэлж байгаа хүмүүс энэ ертөнцид өчнөөн байгаа. Гэхдээ би өнөөдөр энэ дэлгэцэн дээр байгаа нь 34 хүн. Jacob, Бид нар хамгийн чухал зүйлсүүд Jacob, олж авсан байна. Тийм ээ? Бид нар хамгийн чухал зүйлсүүдийг олоод авчихсан байна. Бид нар энэ ертөнцид энэ төр зуур амьдраад өнгөрөх энэ ертөнцид бид нар энд хулгай авчихдаг, тийм ээ? Зэв иддэг энэ хөрөнгийг бид нар цуглуулсангүй. Бид нар харин жинхэнэ амьдралдаа очихд тэнд л бид нар хөрөнгийг цуглуулж, тэнд очих замаа л бид нар бэлтгэж байна. Бидний хинээс хинч юу ч булааж авч чадахгүй тэр жинхэнэ агуу баялагийг, жинхэнэ гайхамшигт авралыг бид нар олж авсан байна. Энэ ертөнцийн нүдээр бид нар өчүүхэн дорой харагдаж болно, сул дорой үзэгдэж болно, тэнэг харагдаж болно, хинч биш юм шиг үзэгдэж болно. Гэсэн ч хэрв та Есүсийг олж авсан бол та аль хэдийнэ мөнхийн улсад очиж амьдрах тэр визийг та өнөөдөр гартаа атгацсан явж байна гэсэн үг. Та өнөөдөр энэ үлдэж байгаа амьдралынхаа хугацаанд Бурхантай очиод амьдрах тэр жинхэнэ амьдралдаа хэрхэн амьдрахад суралцахын төлөө цагаа зориулж байна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр хэлж байна. Мөнх оршихуйг харж амьдрах үед таны юуг чухал гэж үзэх үзэл тань өөрчлөгдөж цаг хугацаа болон мөнгийг илүү мэргэн ашигладаг болно. Тийм ээ? Энэ ертөнцийн хэмжүүрээр нэр алдар эрх мэдэл хэмжээлшгүй тэр одоо бүр толгой иргэм өндөр амжилт олсон хүмүүс зөндөө байгаа. Тийм ээ? Одоо ингээл бидний Монгол хүмүүсийн хамгийн их одоо мэдэх хүн бол Цэдэнбал дарга байна. Тийм ээ? Одоо Цэдэнбал дарга бол Монголын төрийг 40 жил удирдсан. Тийм ээ? Ерөөсө 20 эдхэн настайгаас ахуулаад тэгэл ерөөсөө л энэ Монгол ард түмний хамгийн дээдлэлт нь 40 жил амьдарсан хүн. Тийм ээ? Тэр үед бол ерөөсө хиндэж байхгүй эрх мэдэл, нэр алдар, тийм ээ? Эд хөрөнгөч тэр хүнд байсан. Одоо сүүлд ярьсан шүү дээ. Цэдэнбал дарга Москвад тэтгэврт гараад одоо ингээ Москвад амьдрах гээд явхад 1 сая рублийг, тийм ээ? Монголын банкнаас Цэдэнбал даргын Москвад байгаа данс руу шилжүүлж өгчээсэн гэж. Сая рубль. Тэ? Тэгэхэд дундаж одоо Оросын дундаж ажилчдын цалин сарын 300-400 рубль байсан шүү дээ. Тэгэхэд сая рубль. Тэгэхээр тэр хүнд бол ерөөсөө эрх мэдч байсан, нэр хүндч байсан, эд хөрөнгөч байсан. Гэтэл өнөөдөр та бид нар одоо Цэдэнбал даргын тэр хөрсөн өндөр ориглоос бид нар юу үлдсэн бэ? Юу ч үлдээг. Тэ? Тэр хүн эцэстээ нэгэн одоо өвчнөд нэрвэгдсэн настай хөгшин хүн хизээч их орондоо эргэж ирж чадаагүй тэр Москвад нас барсан. Нас барсныхын дараагаар бахан хүндтэй оршуулсан. Нас барсан хүн тэр хүндтэй оршуулга ямар үнцэнтэй. Тийм ээ? Тэгэхээр та бид нар энэ дэлхий дээр үнэхээр хинийч атаархмаар толгой иргэм өндөр амжилтыг олж болно. Өндөр нэр хүндийг олж болно. Агуу их одоо эрх мэдэлд ч хүрж болно. Энэ ертөнцийн эдгээр энэ ертөнцөөс бидний олж авч байгаа эдгээр зүйлс эцэстээ ямар ч үн цэнэгүй цаг хугацаатай хамт урсаад үгүй болдог зүйлс, хоосон зүйлс. Харин та бидний жинхэнэ олж авж байгаа эд баялаг бол таны миний Христтэй харилцаж байгаа харилцаа л. Энэ бол миний мөнхийн оршихуйд орох виз.
Би өнөөдөр энэ ертөнцид амьдрах хугацаанд Есүстэй харилцаж, Есүсийн юунд дуртай, юунд дурггүй, юуг зөв, юуг буруу гэж үздгийг дагаж Есүстэй хамт амьдрахад суралцахад л бид нар амьдралаа зориулах ёстой юм. Тийм ээ? Мөнх оршихуйг харж амьдрах үед таны юуг чухал гэж үзэх үзэл тань өөрчлөгдөж, цаг хугацаа болон мөнгийг илүү мэргэн ашигладаг болно. Та өөрийн занд хүрэх хүмүүстэй харилцах харилцаануудаа нэр алдар, эд хөрөнгө, амжилт, зугаа цэнгэнээс ч илүү үздэг болно. Тийм ээ? Яагаад бид нар өнөөдөр зан төрхөн дээр ажиллах хэрэгтэй юм бэ? Тийм ээ? Яагаад гэвэл бид нар үхээд бурхны хажууд очиход энэ биеийг биш. Би яг хувь хүний хувьд хэн байна? Тэр зан төрхөө л авч очдөг. Тийм ээ? Та бидний энэ ертөнцид хүмүүстэй харилцаж байгаа харилцаа бол та бидний бурханд үйлчилж байгаа үйлчлэл юм аа. Тийм ээ? Та бидний энэ ертөнцид цуглуулж байгаа эд хөрөнгө биш, нэр алдар биш, бидний карьер биш, баялаг биш. Харин та миний амьдралд өгчихсөн тэр 472 хүнтэй харилцаж байгаа харилцаа л миний бурханд үйлчилж байгаа үйлчлэл. Та бидний энэ амьдралдаа дайралтсан 472 хүнд бурхныг гэрэлтүүлж харагдуулж байвал та амьдралдаа байгаа хүн болгонд бурхны хайрыг, тийм ээ, бурхны зөв шударгыг түгээж байвал энэ л та бидний бурханд үйлчилж байгаа үйлчлэл юм. Та бидний бурхан хэлсэн та нар энэ дэлхийн гэрэл, газрын давс, уулан дээр барьсан хот гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл юу гэж хэлж байгаа нь таны эргэн тойрон байгаа харанхуй дотор та бол бурхны гэрлийг түгээгч гэрэл юм аа. Та тэр хүмүүсийн дунд байгаагаас болж тэр хүмүүсийн амьдрал гэрэлтэй болгохын тулд бурхан та биднийг энэ ертөнцид амьдруулж байгаа юм. Та бид нар юугаар гэрэлтэх ёстой гинэ? Бурхны хайраар, бурхны үннээр, бурхны нэгүүлслээр бид нар гэрэлтэх ёстой юм аа. Энэ бол бидний бурханд үйлчилж байгаа үйлчлэл. Тийм ээ? Цааш нь хэрвээ энэ дэлхий дээрх амьдралаас өөр амьдрал байхгүй байсансан бол би таныг одоо л хандлан амьдарч эхлэхийг санал болгосон. Сайн хүн байх, ёс суртахуунтай байх гэдгийг мартаж болно. Хийж буй үйлдэлүүдийнхээ үр дагавар хариуцлагын тухай санаа зовох хэрэггүй. Таны үйлдэлүүд, шийдвэрүүд ямарваа урт хугацааны үр дагавар гэж байхгүй тул та зөвхөн хувийн хичээж өөрийгөө зугаацуулан цэнгэж болно гэсэн. За тэгвэл үнэхээр энэ ертөнцийн хүмүүс шиг, тийм ээ? Бурхан байхгүй. Тэ? Энэ ертөнцийн дээрх амьдралаас цаашаа үргэлжлэх мөнхийн амьдрал гэж байхгүй. Танд байгаа бол ерөөсөө энэ ертөнцид амьдарч байгаа энэ хэдхэн жилийн амьдрал. Энээс цаашаа юу ч байхгүй гэж бодвол та биднэрт ёс суртахуундаа байх ямар ч хэрэг байхгүй. Та зүгээр л хувийн хичээж болно. Тийм ээ? Та хэнийг ч хохироож болно. Та хэнийг ч ашиглаж болно. Танд ерөөсөө тэр зөвийг үлдгэх ямар ч шаардлага байхгүй. Яг бол байгаа амьдрал чинь л энэ л юм чинь. Тийм ээ? Та эдэж, ууж, архитаж, согтуурч, юу дуртайгаа хийж болно. Юу л таныг зугаа цэнгэнтэй, юу таныг аз жаргалтай болгож, юу танд баяр хөөр авчирч байна. Тэрийг л хий. Тэ? Нэгэнт бурхан гэж байхгүй юм бол, энээс цааших амьдрал гэж байхгүй юм бол та биднэрт энэ ертөнцид зөв явах ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Гэвч үхэл гэдэг таны төгсгөл биш юм аа. Тийм ээ? Та бидний энэ ертөнцид нас барах хүн болгонд тодорхой амьдрах хугацааг бурхан өгсөн байгаа. Тийм ээ? Тэгэхээр энэ хугацаа бол таны амьдралын төгсгөл биш юм. Үхэл гэдэг бол таны төгсгөл биш юм аа. Энэ үнэн бүх зүйлийг өөрчилдөг. Үхэл гэдэг бол таны төгсгөл биш бөгөөд харин таны мөнх оршихуй руу шилжих шилжилт билээ. Тиймээс энэ дэлхий дээр хийж байгаа бүхэнд тань мөнхийн үр дагавар байгаа. Бидний энэ амьдралдаа хийх үйлдэл бүхэн мөнхөд дуугарах хөгжмийн нэгэн хөгийг хөндөж байгаа мэт. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл та бидний энэ ертөнцийн энэ амьдарч байгаа амьдрал бидний жинхэнэ амьдрал биш. Бидний жинхэнэ амьдрал бол мөнхөд орших амьдрал. Энэ ертөнцийн дээрх бидний энэ амьдрал, тийм ээ? Өмнөх
бүлэг дээр өгүүлсэн шиг тийм ээ. Хүүхэд эхийн хевлээд 9 сар бүрлдээд төрөхөд төрж байгаа нь тэр хүүхдийн амьдралын төгсгөл биш, харин эхлэл байдаг. Тийм ээ. Хүүхэд эхийн хевлээд 9 сар тэгдэд төрж байгаа нь тэр хүүхдийн амьдралын төгсгөл биш, харин эхлэл байдаг. Тэгэхээр та бидний энэ ертөнцийн дээрх амьдрал бол яг тэр хүүхэд эхийн хевлээд 9 сар бүрлдэж байгаа шиг бидний жинхэнэ амьдралын оршил бэлтгэл хэсэг юм. Тийм ээ. Тэгэхээр бид нар энэ ертөнцид нас бараад энэ ертөнцөөс явж байгаа маань би бол энэ ертөнцөөс мөнхийн оршихур руу шилжиж очиж байгаа юм. Тийм учраас нэгэнд та бидний амьдралд мөнхийн оршихуд очих учраас таны энэ ертөнцид хийж байгаа үйлдэл бүхэнд мөнхийн үр дагавар байгаа. Тийм ээ. Бурхан та биднийг авраад энэ ертөнцид амьдруулдаг. Таны эргэн тойрондоо авчирч тавьсан хүн болгонтой харилцаж байгаа харилцаа тань мөнхийн оршихуд тэр очиход тань үр нөлөөг үзүүлдэг гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та өнөөдөр энэ хэн нэг хүнд Христийн хайрыг харуулвал хэн нэг хүн танаас за энэ гэрэлт чинь Христийн юм байлээ. Христ хүмүүс чинь иймэрхүү зангааштай хүн байд юм байлээ шүү дээ. Энэ доко чинь энэ болроо чинь энэ номин чинь те энэ баяраа энэ нарантай өдөр чи Христийн хүмүүс тэгээд арай өөр байдгийм байна. Тэ өөрөөр хэлбэл энэ ертөнцийн хүмүүст та Бурхныг гэрчилж харуулдаг. Та биднэр Бурхны элчин сайд нар Бурхныг төлөөлж байгаа амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр та бид нар энэ ертөнцид Бурхныг хэдий ч нэ сайн гэрчилж байгаа маань мөнх оршихуд төдий ч нэ өөрчлөлт авчирдаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бидний энэ амьдралдаа хийх үйлдэл бүхэн мөнхөд дуурах хөгжмийн нэгэн хөгийг хөндөж байгаа мэт. Тийм учраас бид нар зөв амьдрах ёстой. Бурууг үйлдэх ёсгүй. Бид нар бусдад хайраар хандах ёстой гэж хэлээд байгаа хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхлээр та бидний энэ ертөнцид хийж байгаа бүхэн өөр хэн нэгнийг мөнхөд Бурханы өмнө аваачихад зориулагдаж, хэрэглэгдэж байдаг учраас та биднийг хийж байгаа нэгч үйлдэл санамсаргүй биш юм аа. Та бидний энэ ертөнцид хэрхэн амьдарч байгаа маань мөнхийн үр дагавартай гэсэн үг. Тэ? За ингээд энэ ном ихснээс хойш энэ манай Балжин хамгийн анхны хичээл дээр орж ирсэн. Тийм ээ? За ингээд Балжин орж ирснээр дараа дахиад 2-3 хүн нэмж орж ирж. Тийм ээ? Тэгэхээр би энийг хүртэл ингээд харж байна. Энэ хүмүүс энэ амьдрал дээр зүгээр л санамсаргүйгээр ингээд чимгээ чи тийшээ ороороо хинээ чи тийшээ ороороо гэдээ энэ хүмүүсийг оруулж ирж чинь тийм үү? Энэ бол энэ хүмүүсийн энэ ертөнцид өөр энэ Балжин мэдэр өөр өчнөөл юм хийж байгаа ямар нэг ажил төрөл хийжсэн үү, дарга хийжсэн үү, ямар нэг энэ ертөнцид зөндөө юм хийсэн байгаа. Гэсэн чиг энэ Бурхан руу хүнийг урьж авчирч байгаа энэ үйлдэл таны энэ ертөнцид өчнөө хийсэн алдар гавья одон медалаас чинь илүү сайн үр дагаврыг авчрах зүйлсүүдийг үйлдэж байна гэсэн үг. Тэ? Жаргал төвөө хэлээд шагаа орж ирсэн. Тэ манай энэ од заяад нар орж ирээд зөндөө хүмүүс бас орж ирсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл яаж юм? Та энэ ертөнцид хэн нэг хүнийг Бурхан руу дуудвал таны дуудлагын үр дүн дээр Бурхан ажиллаа тэр хүнийг Бурхан дээр авчирвал таны энэ ертөнцийн дээрх амьдрал мөнх орших үед өөрчлөлтийг авчирдаг гэсэн үг. Та бидний энэ ертөнцид хийж байгаа үйлдэл болгоно мөнхийн үр дагавар байгаа. Энэ ертөнцийн зүйлсд бид нар ингээд хамаг амьдралаа зориулвал тийм ээ ингээд эд хөрөн алдар нэрийн хойноос хөөцөлтөөд энэ амьдралыг үрээд дуусгачих юм бол харин энэ мөнх орших үед хэрэгтэй зүйлсийг үйлдэхгүй байх юм бол бид нар энэ ертөнцийн дээрх амьдралаа хоосон үрж байна гэсэн үг. Бид нар өмнөх хичээл дээр үзчихсэн. Бурхан танаар энэ ертөнцид хийлгэхэд яг хүрэлцэх хугацааг л өгдөг юм а гэж. Бурхан та биднээ энэ ертөнцид юу хийлгэх гээд байгаа вэ гэвэл
энэ мөнх орших үед олон хүнийг авчрахын төлөө та биднийг хэрэглэх гэж байгаа. Тийм ээ? Орчин үеийн амьдралын хамгийн хортой хандлага бол богино хугацааны бодол билээ. Энэ дэлхий дээрх амьдралаа хамгийн үр дүнтэй сайнаар амьдрахын тулд та мөнхөд оршин гэдгийг сэтгэлдээ санаж зүрхэндээ нандинаж явах хэрэгтэй. Амьдрал бол яг энэ одооны амьдралаас хавьгүй том зүйл. Өнөөдөр бол мөсөн уулын зөвхөн ил харагдах оройн хэсэг бөгөөд мөнх оршихуй бол далайн төвшнөөс дор нүдэнд үл харагдах хэсэг юм аа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та өөрийнхөө амьдралыг өнөөдрийн амьдрал гэж харах юм бол та ерөөсөө амьдралыг шал буруу харж байна гэсэн үг. Таны өнөөдрийн энэ амьдрал бол энэ мөсөн уулын зөвхөн орой хэсэг. Жинхэнэ амьдрал нь тэр далаанаас доош харагдахгүй байгаа тэр том уул нь юм а гэж хэлж байна. Тийм ээ? Энэ орчин үеийн амьдралын хамгийн хортой хандлага бол богино хугацааны бодол бил. Өөрөөр хэлбэл энэ ертөнцид дээрх хүмүүс дандаа юу гэж хардаг вэ? За өкснөөс хойш юу ч болсон ямар хамаатай. Амьд яваа цагтаа л хүн шиг амьдрий. Одоо жаргал туйгаас дутахгүй, оюун туйгаас дутахгүй, тэ? Хүний дайтаал амьдрчмаар байна. Би ер нь явж нэг жаргал туйгаас илүү гарч ижил одоо тэгвэл би нэг хүн шиг амьдрсныхаа юунд хүрэх гээд байна. Тэгэхгүй бол одоо энэ мандалмаа надаас хамаагүй дээгүүр амьдраад тест би нэр хэрэг алгаа. Би мандалмаагаас доор амьдарч байгаа юм чи тест миний амьдрал би нэр хүн болсны хэрэг алга. Тийм ээ? Дандаа л ийм мэдрэмжийн дотор бид нар амьдардаг. Хүний асуудал бол бид нар маш богино хараатай, маш богино бодолтой. Зүгээр л энэ ертөнцийн дээрх амьдралаар л энэ цагаар л бид нар бүх амьдралаа энэ байна гэж хардаг. Тэгэд энэ зүйлстэй л бид нар бүх амьдралаа зориулдаг, тийм ээ? Би олон дахиж хэлж байгаа. Бидний төрлөх махан биеийн бидний энэ хүний мөн төрөх бол хүний оюун санааны нэг том проблем бол юу байд юм бэ гэхлээр бид нар хамгийн яаралтай зүйлс, хамгийн сөрөг зүйлсийг л бидний оюун санаа энэ бол хамгийн чухал юм а гэж хүлээж авдаг. Тийм учраас бид нар ерөөсө бүтэн амьдралаа бүтэн зургаар нь хардаг. Бид нар юунд хөтлөгдөг бол дандаа завгүй байхад л амьдралаа зориулцдаг. Дандаа л нэг чухал асуудал гараад ирлээ. Энийг одоо шийдэхгүй бол болохгүй. Ингээл гал унтраагаал яваад байдаг. Тэгтэл яг үнэндээ тэр бидний гал унтраагаад сандраад бачимдаад ингээл баларлаа, ингэхгүй бол болохоо байлаа гэд яваад зүйлс маань хамгийн чухал зүйлс биш байдаг. Зүгээр л энэ ертөнцийн төр зүрийн зүйлсд бид нар бүх амьдралаа зориулчихдаг. Тэгвэл бид нар энэний оронд яах ёстой гинэ? Үгүй ганцөргөө энэ ертөнцийн дээрх миний амьдрал хүмүүс намайг хэн гэж үзэх? Энэ ертөнцид миний амжилт олох, миний баян байх, эрх мэдэлд хүрэх. Энэ бол мэдээж хүн болгон тэрэнд дуртай, хүсдэг. Гэхдээ эдгээр зүйлс мэдээж таатай сайхан. Гэхдээ энэ бол миний амьдралын 10 дахь асуудал. Тийм ээ? Мэдээж баян байх сайхан. Мэдээж нэр алдартай байх сайхан. Мэдээж эрх мэдэлд хүрэх сайхан. Мэдээж амжилтанд хүрэх сайхан таатай. Гэхдээ энэ бол хамгийн чухал биш. Би хамгийн чухал зүйлсийг хийгээд явж итэл үнэхээр нэг эд баялагтай болох юм бол нэр алдартай эрх мэдэлтэй болох юм бол мэдээж таатай юу таатай сайхан уу сайхан. Тэ? Хин ч муухай гэж хэлэхгүй шүү дээ. Гэхдээ тэд нар бол хамгийн чухал зүйл биш. Хамгийн гол зүйл нь ч биш. Би хамгийн гол зүйлс дээр л анхаарлаа тавих ёстой. Тийм ээ? Тэгэхээр та биднэрт өгөгдсөн энэ богинохон амьдралыг тийм ээ? Би зүгээр одоо ингээд энэ ертөнцийн амьдралыг янз бүрээр амьдрах боломж байна. За та бид нар одоо уртлын хичээлдэр өгүүлсэн шиг тийм ээ? Энэ ертөнцийн бид нар цөхрөн анхаарал сарнин цөхрөн тэнүүжилдэг хүмүүс болсон гэж. Тийм ээ? Бидний энэ ертөнцийн ингээд үргэлж уцаа шагаагаас та хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй, тийм ээ? Тэгээд үргэлжийн энэ бүтлэггүй, ийм таагүй байдал дотроо цөхөрчихсөн хаана явж байгаа билээ, би хэн билээ гэдэгтэй ч 100% итгэлтэй биш. Би яг хийх ёстой юм хийж гин үгүй. Би яг байх ёстой газараа байж гин үгүй. Би яг эдгээр зүйлс хандах ёстой хандлагаараа зөв хандж гин үгүй юу гэдгээс бид нар тэр болгон итгэлтэй биш. Тийм ээ?
Амьдрал донд бид нар зүгээр цөхрөн, урссан, хөвсөн хүмүүс байж амьдардаг. Тийм ээ. Гэтэл үүний оронд тийм ээ та бид нар үгүй би яг үүний төлөө зогсож байгаа. Энэ асуудал би яг ингэж хандах ёстой. Энэ хүнтэй би яг ингэж харьцах ёстой. Би өнөөдөр энийг хийхгүй үүнийг хийнэ гэдгээ яг 100% мэддэг. Түүндээ хатуу итгэлтэй байж амьдрах бас боломж байна. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бидэрт энэ амьдралыг зүгээр л нэг амьдрах бас үнэхээр яг амьдрсан шиг яг зөв бүрэн дүүрэн амьдрах бас боломж бас байгаа. Тэгвэл хизээ та бүрэн дүүрэн амьдрна гинэ. Энэ дэлхий дээрх амьдралаа хамгийн үр дүнтэй сайнаар амьдрахын тулд өөрөөр хэлбэл одоо яг миний хэлж байгаа шиг тийм ээ. Би энэ амьдралыг яг нэг бүрэн гүйцэд өнөөдөр надад өгсөн өдрийг энэ амьдралыг яг нэг бүрэн гүйцэд бэлхэн дүүрэн амьдрах боломж тэр одоо боломж нь юунд байна гинэ? Та энэ дэлхий дээрх амьдралаа хамгийн үр дүнтэй сайнаар амьдрахын тулд та мөнхөд оршино гэдгээ сэтгэлдээ санаж зүрхэндээ нандинаж явах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл би за өнөөдөр одоо ингээд энд хүнтэй хэрүүл амтаа, энд баахан ажил төрөл овоорчсон, энд баахан өр ширтэй, энд баахан бүтэлтэй бүтлгүй тийм ээ? Ийм зүйлс дотор л та бид нар бүгдээрээ амьдарч байгаа. Бүх хүний амьдралд ийм л асуудлууд байгаа. Мөнгөтэй мөнгөгүй, бүтэлтэй бүтлгүй, асуудалтай асуудалгүй, тэр хүнтэй сайдсан, муудсан энэ ч ажлаа салгадах гэж чинь, тэр чин бүтэж чинь, энэ чин бүтэхгүй байна тийм ээ. Бид нар ерөөсөө насан туршил ингэж амьдардаг. Бид нар энэ бүгдийг юу гэж харах вэ гэхээр энэ бүгд бол энэ ертөнцийн цаг зуурын зүйлс юм аа. Энэ ертөнцийн миний хүсэж байгаа зүйлс чиг яг үнэндээ миний хүсээд мөрөөдөө төсөөлж байгаа шиг сайн сайхан байдаггүй. Энэ ертөнцид миний айгаад санаа зовоод л байгаа зүйлс яг тохиолдоход тийм ч аймаар санаа зовмор зүйлс бас байдаггүй. Энэ ертөнцийн дээрх амьдрал бол бид нар дандаа л ийм зүйлс донд ингэж анхаарал сарниулсан, бужигнсан ийм л зүйлс дотор бид нар амьдардаг. Гэтэ эдгээр зүйлс биш. Миний өдөр болгон Христтэй харилцах харилцаа. Миний өдөр болгон Христэд үйлчилж амьдрах амьдрал хамгийн чухал юм. Яагад гэвэл энэ амьдрал миний Христтэй харилцаж байгаа харилцаа л намайг мөнхийн оршихуйд бэлтгэж байгаа юм. Тийм ээ? Үүнийг л бид нар сэтгэлдээ санаж, зүрхэндээ нандинаж амьдрах аваас та бидний амьдрал хамгийн үр дүнтэй, хамгийн сайн амьдрал болох юм аа. Мөнхөд орших үед Бурхантай хамт байх нь ямар байх бол? Үннийг хэлэхэд Деважингийн хичнээн агуу гайхамшигтай нь бидний ухаанд багтахгүй. Энэ нь интернет гэж юу болохыг шоргоолж нь тайлбарлахтай л адил ямар ч боломжгүй зүйл. Мөнхөд оршихуйг илэрхийлэн дүрслэх үгч зохиогдоогүй бөгөөд Библиэд 1-р Коринт номын 2:9 нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд төсөөлөөжгүй гайхамшигт зүйлсийг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэж. Гэсэн хэдий ч Бурхан мөнх оршихуйн тухай зарим төсөөллийг үгээрээ дамжуулан бидэнд өгсөн. Бурхан бидэнд яг одоо мөнхөд амьдрах гэр бэлдэж байгааг бид мэднэ. Деважинд бид итгэгч хайртай ахын дүүстэйгээ иргэн нэгдэж бүхий л өвчин зовлон шаналлаас ангиж ирж энэ дэлхийд итгэмжит амьдралаар амьдрсныхаа төлөө шагнуулж баяр хөөртэйгээр хийх ажил томилогдох болно. Бид толгой дээр гэрэлт цаграгтаа болж босоо ятгад тоглон үүлэн дээр хөвтөхгүй. Тийм ээ? Энэ бол дандаа Деважинг дүрслсэн одоо дээр үеийн Кристиан зургуудыг хэлж байгаа байхгүй. Тийм зургууд байдаг тэхгүй шүү. Харин бид Бурхантай төгс харилцаатай байж үрд мөнх дуусашгүй хамтдаа жаргалтай байх болно. Нэг өдөр Есүс Матай 25:34-д өгүүлсэнчлэн миний эцгээр өрөөгдөх ёстой. Та нар нааш хэр ертөнцийг бүтээсэн цагаас эхлэн та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсгай хэмээн дуудах болно. C.S. Lewis өөрийн бичсэн хүүхдийн уран зохиолын 7 цуврал Нарниагийн хүүрнэл номынхоо сүүлийн хуудсанд мөнх оршихуйг дүрслэхтэй. За та нар Chronicles of Narnia гэдэг кино байдаг, ном байдаг, хүүхдээ айгу алдартай. Тэгээд энэ бол ерөөсөө ингээд уншихад
юм уу киног нь үзэхэд үлгэрийн кино юм шиг мөртлөө яг үнэндээ итгэгчийн амьдрал энэ мөнх оршихуйг дүрсэлсэн одоо хүүхдүүдэд үлгэрийн журмаар энэ ертөнцийн одоо бурхны авралыг дүрсэлсэн ийм ном байдаг. Тэгээд энэ мөнх оршихуйг дүрслэхдээ ингэж бичсэн байдаг гинэ. Бидний хувьд бүх түүх энд хүрээд дуусч байна. Харин тэдний хувьд энэ бол жинхэнэ түүхийн дөнгөж эхлэл. Өөрөөр хэлбэл энэ ертөнцид амьдарч байгаад хүмүүсийн хувьд энэ ертөнцийн дээрээс өгч байгаа үхэл бол энэ хүний амьдрал энд хүрээд дуусч байна гэж харагддаг. Харин тэр нас бараад явж байгаа хүний хувьд бол энэ бол жинхэнэ түүхийн дөнгөж эхлэл. Тэдний энэ дэлхий дээрх бүхэл амьдрал нь номын хавтас эхний л хуудас төдийл бөгөөд энэ дэлхий дээр хэний ч уншиж үзээгүй дараагийн хэсэг нь өмнөх хэсгээс үргэлж илүү баялаг мөнхөд үргэлжлэх хамгийн агуу түүхийн эхний бүлгийг тэд одоо л эхлэж байна хэмээн бичжээ. Та бид нар нэг өдөр энэ ертөнцөөс явнаа. Та бидний хүн болгонд бурхан нэг тодорхой амьдрах хугацааг л оноож өгсөн байдаг. Тэ заримын хувьд нэг өдөр байж болно. Нэг жил, нэг 10 жил, дахиад 30, 40 жил, 50 жилч байж магадгүй. Тийм ээ? Ямар хугацаа байгааг та бидний хинэнч мэдэхгүй. Бид нар энэ ертөнцөөс ямар нэг аюул ослоор нас барж болно. Тийм ээ? Өвчин зовлонгоор нас барж болно. Тийм ээ? Ямар ч байдлаар энэ ертөнцөөс явах байсан яг тэр явж байгаа өдөр бол бурхны та бидний энэ ертөнцөөс авахар төлөвлөсөн тэр л өдөр л та бидний энэ ертөнцөөс явна. Та бидний энэ ертөнцөөс явхад бид нар энэ биеийг энэ ертөнцид орхино. Харин та бидний сүнс мөнхийн оршихуйд очих юм аа. Миний сүнс яваад бурхны энэ мөнхийн оршихуйд очиход миний өмнө ерөөсө 2 салаа зам байна. Нэг бол там, нэг бол дивааж. Би Есүсийг мэддэг. Энэ ертөнцид би Есүсийн хүн байсан бол Есүс намайг энэ миний хүн наашир. Ингээд хажуудаа авна. Энэ бол бидний жинхэнэ амьдрал эхлэж байгаа маа. Тийм ээ? Түрүүчэнд би тэр одоо клиник үхэлд ороод нас барсан хүнийг дүрслэсний би дахиад сануулъя, тийм ээ? Энэ ертөнцид амьдралдаа уулзсан хайртай хүмүүстэйгээ эргээд тэр хүн уулзж байна. Тэгээ уулзахад тэр амьд байхад тэр хүмүүсийн хооронд байсан зөрчил, үл ойлголцол тэр бүгд тэр хүний хувьд юу ч биш санагдсан. Үгүй. Тэр бүх зүйлс чинь өөрийн утгатай, зоригтой, шалтгаантай байсан юм байна. Өөрөөр хэлбэл тэнд хүмүүсийн хоорондын харилцааны зөрчил биш. Харин бурхны хайр тэр хүнийг үлгээдэж авч байгаа. Тийм ээ? Тэг маш олон эргэж ирсэн хүн хэлэхдээ би эргэж ирмээргүй байсан. Тэнд айгүй гоё байсан. Миний амьдралдаа байж утсан хамгийн гоё газар. Тийм ээ? Би өмнө хэлжсэн. Тэг ингээ одоо шинэ гэрээний олон номыг Пол бичсэн. Тэг би ингээ Полын номыг уншаад ингээ баг Полд одоо баг л атаархаж байгаа юм уу те. Йой би энэ Пол шиг л итгэлтэй болмоор байна. Би бурханд хүртэл тэгж хандаж залбирч ирсэн. Бурхан би Пол шиг итгэлтэй болмоор байна. Полын номыг уншихад юу харагддаг вэ гэхээр энэ ертөнцийн амьдрал Полын хувьд юу ч биш байна гэдг нь харагддаг. Полын хувьд ерөөсөө энэ ертөнцид би сайн хэлүүлнэ үү, муу хэлүүлнэ үү, хүнд алуулна уу, шоронд орно уу? Тэр ерөөсөө хамаагүй. Пол бол ерөөсөө юуны төлөө зүтгэсэн гэхээр би бурхныг л хүмүүс тунхаглая гэдгийн төлөө л зүтгэсэн. Тийм ээ? Пол энэ одоо тэ энэ ингээд би тэр Полын тэр амьдралыг харчаад жинхэнэ итгэгч хүний амьдрал гэдэг энэ л байна. Би өөртөө Пол шиг л болмоор би одоо яаж Пол шиг болох вэ? Тэг би өөрийгөө Полтой харьцуулаад харахаар энэ ертөнцийн амьдралаас зуурцсан хүн байгаа хөөхгүй. Нэг яаж нэг жоохон нэр хүндтэй болоод, яаж жоохон эрх мэдэлтэй болоод, яаж жоохон мөнгөтэй болоод, яаж жоохон амжилттай болоод, яаж нэг сайхан амьдрчихэд, яаж нэг гоё машин аваад унчихэд, яаж нэг гоё гэртээ болчихъя доо. Яг ингээ өөрийгөө харахаар би энэ ертөнцөөс бүр байдаг бүх чадлаараа зуурцсан байгаагаа хардаг. Тэгт Полын хувьд энэ ертөнц болвол юу ч биш. Бурхны ажил нэгдүгээр. Тэгээ би ингээ Полыг хараад яаж энэ хүн ийм болвоо? Тэгсэн чинь Коринт номон дээр өгүүлсэн ба. Полыг бурхан
үхлийн дараа түүнийг юу хүлээж байгааг харуулсан. Тэгээ Пол ингээ харцсан байхгүй. Өө би чи үхээд Бурханы хажууд очихлоор Деважин чи ийм гоё газар юм байна штэ. Энийг харцсны дараагаар Полд энэ ертөнцийн юу ч сонирн биш болсон. Тийм учраас Пол тэгж амар зүтгэсэн байгаа хөө. Энэ ертөнцид сайн байна уу, баян байна уу, ядуу байна уу? Юус энэ ертөнцийн юу ч хэрэггүй надаа. Тэнд амар гоё газар намайг хүлээж байгаа. Тэгээ Пол өөрийнхөө номдор тэгж бичсэн байна. Би өөрийгөө бодвол явмаар байна. Та нарыг бодчил би энэ ертөнцид энэ бүх одоо энэ хоог новш зовлон шанал дундуур туулж яваа. Та нарын төлөө би өөрийгөө бодвол тийш явсан надад хамаагүй дээр. Тэнд намайг юу хүлээж байгааг Пол харсан. Тийм ээ. Тэгэхээр та бид нарыг яг тэр зүйлс хүлээж байгаа. Та бид нар ерөөсө түүний төлөө л оршиж байгаа юм. Та бид нар бүгдээрээ л тийшээ алхаж яваа юм. Бид нар биенийхээ үхлийг харахтаа харамсах боловч яг үнэндээ одоо энэ Америк хүмүүсийн энэ одоо Christian back энэ оршихуг энэ одоо Christian орчинд өссөн хүмүүс хэлдэг хүн нас барахад энэ хүн одоо илүү сайхан газар байгаа гэж хэлдэг. Тийм ээ. Бид нар илүү сайхан газар руу очино. Энэ ертөнцийн дээр олон хүмүүс хөгшин залуу дөнгөж төрсөн хүүхэд ч нас бардаг. Бид нар түүнийг хараад аюу шудраг бус байна гэж гашууддаг. Бид нар олон хүний үхлийг харахлаараа бурханд эргэлзэж тэнэгэлзэх сэтгэл бидний дотор төрдөг. Үгүй бид нар тех юусэн хэрэггүй. Яг гэвэл тэр хүмүүс энэ ертөнцийн амьдралаас хавьгүй гоё газар очиж байгаа. Төрөвчэн тэр одоо нэг 4 настай хүүхдийн бурхны хажууд очиж ирээд хэлсэн үгийг санаж байна уу те? Ээж аав хоёртой ирчгээд миний ихч байна л шүү дээ тэнд. Харин тэр нэр байхгүй байсан. Тэгсэн чинь ээж аав хоёр нь зулбич нас барсан охиноо сансан баг. Оо манай тийм охин байсан. Тэгсэн чинь Деважинд аль хэдийн очсон байж. Бидний амьдралд үхэл хагцал зөндөө тохиолддог. Бидний эргэн тойрон үхэл байнга харагддаг. Бид нар үүнийг хараад гашууддаг. Хэрв та бурханд итгэдэг бол, хэрв таны тэр нас барж байгаа хүн бурханы харьяат бол бид нар харин тэр хүний хойноос гашуудах биш. Тэр маань одоо мөнхийн оршихуйд бурханы эзний хажууд очсон. Ямар сайхан байгаа бол би ч гэсэн тийшээ явж байгаа. Би ч гэсэн яг тэнд очимоор байна. Үхэл энэ ертөнцид дээрх хамгийн муухай зүйлс биш ээ. Энэ бол та бидний энэ ертөнцөөс явах өдөр бол та бидний жинхэнэ амьдралаа эхлэх өдөр юм. Хүүхэд эхийн хевлээд 9 сар бүрэлдээд төрж байгаа тэр хүүхдийн амьдралын төгсгөл биш, эхлэл шиг та бидний жинхэнэ амьдралын эхлэл энэ ертөнцөөс явах цагт л эхлэх юм аа. Үүнийг санаж амьдрал та бид нар энэ ертөнцийн амьдралд хэрхэн хандах вэ? Тийм ээ? Юуг чухал гэж үзэх юм? Юуг сайн гэж үзэх юм? Юуны төлөө би цаг зав амьдралаа зориулах юм? Юуны төлөө би зүрх сэтгэлээ зориулах юм? Таны миний амьдралд өгсөн хүн болгоны төлөө бид нар залбирах боломж байгаа. Би хүн болгоныг барьж аваад бурханд итгүүлж чадахгүй. Гэхдээ би миний амьдралд байгаа хүн нэг бүрийн төлөө залбирах тэр эрх мэдл боломжийг бурхан надад нээж өгсөн. Энэ бол миний амьдралдаа хийж чадах хамгийн чухал зүйлсүүдийн нэг. Миний энэ залбирч байгаа залбирал мөнхийн үр дагавар байгаа. Тэр Деважинд очиод эргэж ирсэн 4 настай хүүхэд хэлдэг. Одоо яг клиник үхэлд орсон чинь тэр пастрын хүүхэд байгаад тэгээд одоо ингээд тэр сүмийн пастор нь ингээд сүмийнхээ гишүүд рүү утастаж хэлдэг байхгүй ингээд манай хүүхэд ингээд зүрхэн зогсчлоо залбираад өгөөрэй гэдэг. Тэгээд зарим нь ингээд ногооны газар ажиллаж байгаа залбирч байгаа, зарим нь ингээд нэг газараа суугаад залбирч байгаа. Тэр хүүхэд эргэж ирээд юу гэж хэлсэн гэж тэр тэнд тэгэхэд миний төлөө залбирч байсан гэж. Та бидний нэгч залбирал хоосон өнгөрдөг. Тийм ээ? Бид нар үнэндээ өнгөцгөн залбирах өдөр байна. Оо тийм үү. За жаргалтын хөтлөө залбираа эзэн минь жаргалт тавиг минь ивэж өгөр. Би шал өөр юм хийж явахдаа тэгээ залбирах цаг байдаг. Тэгээ би үүнийг харахтаа би шал хоосон залбираад байна гэж боддог. Үгүй ээ. Та бурхны нэрийг дуудаад залбирч байгаа бол залбирч ерөөсө хоосон өнгөрдөггүй юм байна. Тийм ээ?
Заавал ингээл халуун шатаад уйлаад л чин сэтгэлээсээ залбирал болдгийн биш юм байна. Та хамгийн өнгөц ганц үгийн залбирлж байсан Бурхан түүнийг тань сонсдог. Би тэр киноноос тэр номноос миний амарсан хамгийн том уран бол нэгч залбирал хоосон өнгөрдөггүй юм байна. Бурханыг дуудаад залбирч байгаа бол би хичнээн ухамсаргүй, би шал өөр юм бодоод өнгөцгөн хоосон мэд залбирч байгаа мэт боловч тэр залбирал хизээж Бурханы өмнө хоосон байдаггүй юм байна. Тийм ээ. Тэгэхээр та бид нар амьдралдаа байгаа хүн нэг бүрийн төлөө бид нар залбирах боломж байгаа. Энэ бол бидний мөнхийн үр дагавартай үйлс чинь энэ юм аа. Би алт эрдэнсийн төлөө, эд баялагын төлөө амьдралаа зориулж болно. Өчнөө цагийг зарцуулж болно. Бид эвгээрээ дамжуулаад агуу том зүйлсийг бүтээн босгож болно. Гэсэн ч 100 жилийн дараа миний босгосон тэр агуу том зүйлсээс юу ч үлдэхгүй. Үнс шорооч байхгүй. Та бидний өмнө 100 жилийн өмнө амьдарч байсан агуу хүмүүсээс хэдийг нь та өнөөдөр мэдэх юм? Тэр босгосон агуу зүйлсүүдийн хэдийн та өнөөдөр мэдэх юм? Хэдэн хадгалагдаж үлдсэн? Бараг юм байхгүй шүү дээ энэ ертөнцийн дээр. Тэ? Харин юу үлдэх вэ? Таны бусдын төлөө залбирлсан нэг залбирал тэр мөнхийн оршихуйд өөрчлөлтийг авчирна. Таны хэн нэгэнд хайраар хандаж байгаа. Та хэн нэгний зовлон сонсож байгаа. Хэн нэгний төлөө та нулимс сунгааж байгаа. Хэн нэгний төлөө та өөрийн зүрх сэтгэлээ зориулж байгаа тань харин мөнхийн үр дагавартай. Тийм ээ? Бурханд таны энэ дэлхийн амьдрал зориулсан зорилго байгаа боловч энэ зорилго нь таны энэ амьдралаар төгсгөл болохгүй. Түүний уг төлөвлөгөө нь таны энэ ертөнцид амьдрах хэдэн 10 жилээс хавьгүй урт хугацааны төлөвлөгөө. Энэ нь амьдрал ганц тохиох аз завшаан төдий биш. Бурханы танд зориулсан төлөвлөгөө нь энэ амьдралаас тань цаашдаж үргэлжилнэ. Дуулал 33:11-т эзний төлөвлөгөөнүүд дуусахгүй. Түүний зорилгууд мөнхийн хэмээн Библиэд бичсэн байдаг. Тэгэхээр та бидний энэ ертөнцид амьдарч байгаа зорилго бол одоо энэ номдоос бид нар суралцсан Бурхан та бидний амьдралд 5 зорилгыг авчирч тавьсан гэж. Тэгвэл энэ 5 зорилго бол зүгээр л бидний энэ ертөнцид амьдрахад хийх зүйлс биш юм аа. Бид нар мөнхийн оршихуйд очиод ч тэдгээр 5 зүйлсийг үргэлжлүүлэн хийдэг тийм агуу зорилго гэсэн үг. Тийм ээ? Ихэнх хүмүүс зөвхөн хэн нэгний оршуулгын үеэр л мөнх оршихуйн тухай боддог боловч энэ бодол нь ихэвчлэн мэдлэггүй байдлаас үүдсэн гүйхэн сэтгэл уярсан шинжтэй байдаг. Үхлийн тухай бодох нь буруу муухай хэмээн та бодож болох хэдий ч харин ч эсрэгээрээ үхлийг үгүйсгэж зайлшгүй тохиолдох зүйлийн талаар бодохгүй байх нь эрүүл бус юм аа. Зөвхөн тэнэг хүн л эрт ороо хизээ нэгэн цагт эрхийг нь бүгдээрээ мэддэг зүйлд бэлтгэлгүй амьдрна. Та мөнх оршихуйн тухай бага биш харин ч илүү их бодох хэрэгтэй. Тийм ээ. Би одоо сүүлийн хэдэн жил ингээд өглөө болгон босоод Бурханд хандаж залбирахдаа эзэн минь би нүцгэн ирсэн, би нүцгэн буцна гэж. Би одоо Йовын үгээр би Бурханд хандаж залбирдаг. Тэгэд яагаад ингэж залбирч байна гэвэл хэрэг би өөртөө энэ ертөнцид түр хугацаанд амьдарч байгаа. Би нүцгэн ирсэн. Энэ завсрах өнөөдөр надад байгаа зүйлсүүд Бурханы надад түр өгсөн зүйлс гэдгийг би өдөр болгон өөртөө сануулахгүй бол миний хүний мөн төрөх энэ түр зуурын зүйлсийг л мөнхийн мэд анхаарч эхэлдэг. Энэ түр зуурын зүйлсэд би мөнхийн мэд шунаж эхэлдэг. Тэгээд нэг мэдсэн чинь би яг та нарын хэлж байгаа шиг Полтой өөрийгөө харьцуулахад би энэ ертөнцөөс аль байдгаараа би зуурчдаг. Энэ ертөнцөөс ахиух юм салгаад аваадах юм. Энэ ертөнцид би нэг ахиухан нэр алдар олоодох юм. Энэ ертөнцид арай томхон амжилт олоодох юм гэд бүх амьдралаа, бүх цагаа түүний төлөө зориулах нэг мэдхэд зориулаад эхэлсэн явж байдаг. Ингэж зориулаад 40 жилийн амьдралаач би өнгөрөөсөн. Тийм ээ. Тэгэхээр та бид нар үргэлж би үхнэ, би энэ ертөнцөөс явнаа, би мөнх оршихуй руу очноо. Би энэ мөнх оршихуйд юу барьж очих вэ гэдгийг би өөртөө өдөр болгон бодож сануулах ёстой юм аа. Хэлж байна.
Зөвхөн тэнэг хүн л эрт ороо хизээ нэгэн цагт эрхийг нь бүгдээрээ мэддэг зүйлд бэлтгэлгүй амьдрна. Та мөнх оршихуйн тухай бага биш, харин ч илүү их бодох хэрэгтэй. Таны ихийнхээ хэвлээд 9 сар боожоод төрсөн нь төгсгөл бус. Харин энэ нь амьдралын бэлтгэл үе байсан шиг. Бидний энэ дэлхий дээрх амьдрал бол дараагийн амьдралын бэлтгэл үе билээ. Хэрв та Есүсээр дамжин Бурхантай харилцах харилцаатай бол үхлээс айх хэрэггүй. Учир нь үхэл бол мөнх оршихуй руу орох хаалга юм а. Үхэл бол таны энэ дэлхий дээрх өнгөрүүлэх хугацааны төгсгөл мөн боловч харин таны төгсгөл биш. Таны сүүлчийн өдөр энэ амьдралын тань төгсгөл мөн боловч харин мөнх амьдрал төрөх өдөр чинь болно. Та бидний ертөнцөөс ямар ч байдлаар энэ ертөнцөөс явах цаг ирэхэд харин бид нар айх биш, харамсах, гашуудах биш. Бид нар инээмсэглэж үхлийг угтах хэрэгтэй. Яг бол одоо миний жинхэнэ амьдрал эхэлж байгаа. Энэ ертөнцид миний одоо яг тэр Пол шиг энэ туулж байгаа эдгээр зүйлс болвол хоосон, дими, хизүү, хатуу, хүнд ачаа үүрсэн өдрүүд. Харин одоо би эзний хажууд яг тэр түрүүчийн тэр клиник үхэлд ороод хүний дүрсэлсэн шиг тэр орчинд ороод Бурхны хайрыг бүрэн мэдэрсэн гэж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ? Бурхан надад ямар хайртай юм бэ? Хинч юу ч хэлээгүй байхад яг тэр хайрыг мэдэрсэн. Тийм ээ? Тэр хайрыг үргэлж мэдрэх тэр орчин руу л бид нар орж байна гэсэн. Бидний жинхэнэ амьдрал руу орж байна гэсэн. Библиэд Еврей 13-ын 14-т энэ ертөнц бидний гэр бишээ. Бидний деважин дах мөнхийн гэр рүүгээ очихыг хүлээж байна гэж бичсэн байдаг. Мөнх оршихуйтай харьцуулбал бидний энэ дэлхий дээрх амьдрал нүд ирэмхийн зур мэт боловч харин энэ амьдралын үр дагавар нь мөнхөд үргэлжилнэ. Тийм ээ? Мөнх оршихуйтай харьцуулах юм бол бидний энэ дэлхий дээр амьдрах, тийм ээ? За Монгол эрэгтэй хүнээ дундаж нас нэг 71 2 ч билүү. Эмэгтэйчүүдийн дундаж нас 75 6 ч билүү, нэг тийм тоо байгаа. Та бид нар дунджаар нэг 70 хэдэн жил тийм амьдрах нэ. Энэ амьдрал маш хурдан өнгөрдөг. Үнэхээр дэндүү хурдан өнгөрдөг хүний амьдрал. Тийм ээ? Бид нар үлдэж байгаа хугацаа ч гэсэн бид нар хизээч ирэхгүй юм шиг, мэдгүй юм шиг санагдаж байгаа ч гэсэн энэ хугацаа хурдан ирнэ. Тийм ээ? Харин энэ хугацаанд бид нар юуг амжиж хийх ёстой вэ гэвэл бид нар тэр Библиэлд өгүүлсэн деважин дах эд хөрөнгийг цуглуулна гэж. Деважинд бид нар ямар эд хөрөнгө цуглуулах гэдэг вэ? Бид нар энэ ертөнцид амьдрахдаа Бурханд үйлчилж, тийм ээ? Тэр мөнх оршихуйд эд хөрөнгийг бэлтгэнэ гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэхлээр бид нар хэдэн хүнд бид нар Бурханыг гэрчлэх вэ? Хэдэн хүний төлөө залбирч хэдэн хүнийг бид нар мөнх оршихуйроо хөтлөх вэ? Энэ бол миний энэ ертөнц дээрх ертөнцийн амьдралын үр дүн юм а. Энэ ертөнцийн энэ хэдэн хүнд сайн мэдээд түгэн, хэдэн хүнд би Бурханыг гэрчлэн, хэдэн хүний төлөө миний залбирсан залбирлаас Бурхан үр жимс ургуулна. Энэ бүгд бол миний энэ ертөнц дээрх амьдралын мөнхөд үргэлжлэх үр дагавар, үр дүн юм а. Энэ амьдрал бидний юу хийх нь дараагийн амьдралын хувь тавиланг тодорхойлдог. Тийм ээ? 2 дугаар Коринт номын 5-ын 6-ад бид энэ ертөнцийн бид оршин буй цаг мөч бүхэн Есүстэй хамт деважинд байх бидний гэрээсээ хол өнгөрөөж буй хугацаа гэдгийг ухаарах ёстой. Тийм ээ? Яг түрүүчийн Полын хэлдэг шиг. Үгүй би тийшээгээл явмаар байна. Би эзэнтэйгээ хамт баймаар байна. Би тэр оршихуй руу явмаар байна. Гэхдээ би та нарын төлөө энэ бүгдийг би үүрчин. Би та нарын төлөө энд би зодуулж, нүдүүлж, тийм ээ? Яг л би та нарыг л би Бурхан дээр яг тэр миний очих тэр сайхан газар аваачмаар байна гэж зүтгэж амьдрсан шиг, тийм ээ? Та бидний энэ ертөнцийн дээрх өнгөрүүлж байгаа цаг хугацаа бол мөнхийн Есүстэй хамт деважинд байх бидний гэрээсээ хол өнгөрөөж буй хугацаа гэдгийг ухаарах ёстой. Олон жилийн өмнөх ихэд дэлгэрсэн нэгэн уриан дээр хүмүүсийг өдөр бүрийг
үлдсэн амьдралынхаа эхний өдөр хэмээн амьдрахыг уриалж байсан. Харин эсэргээрээ өдөр бүрийг амьдралынхаа хамгийн сүүлийн өдөр мэт амьдрах нь илүү мэргэн байх болно. Тийм ээ. Та өнөөдөр босоод амьдрахдаа өнөөдөр миний ертөнцийн дээрх амьдрах хамгийн сүүлийн өдөр байвал би юу хийх вэ? Та эхнэртэй, нөхөртөө, хүүхэдтэй, хайртай хүмүүстэй тэр хүмүүсийн төлөө та залбирах уу? Тэр хүмүүст утастаж нэг сайн үгийг хэлэх үү? Тийм ээ. Тэр хүнийг бүтээн босгосон, өрөөсөн, бурханд ойртуулах тэр зүйлсийг хийх үү? Эсвэл энэ ертөнцийн зүгээр л хоосон зүйлсүүдээр бид нар цагаа өнгөрөөх үү? Тийм ээ. Ийм сонголт бидний өмнө байгаа. Матай Хенри хэлэхдээ өдөр бүрийг эцсийн өдөртөө бэлтгэхэд зориулах хэрэгтэй хэмээсэн. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа.